Тэгэхээр эсэлтэн ангижрах ууралын төрөл ангилал мөн эсэлтэн ангижрах ууралыг тэнцвүүлэх электрон тэнцвэлийн арга. Калиум перманганатын эсэлтлийн хэм нь ус эмлийн орчноос хэрхэн хамаардаг вэ? Эсэлтэн ангижрах ууралыг тэнцвүүлэх электрон ионы тэнцвэлийн арга гэсэн аргуудыг үзэн. За үүнээс өмнө эсэлтлийн зэрэг болон эсэлтлийн хэмийг хэрхэн тодорхойлох вэ? Мөн эсэлтүүлэгч ангижруулагчийг хэрхэн тодорхойлох вэ гэсэн хичээл бол орсон байгаа. Үзээгүй тэрийгэ нөхөд үзээрэй. За эсэлтэн ангижрах ууралыг ерөнхийд нь хоёр аргаар тэнцвүүлэх боломжтой байдаг. Нэг нь электроны тэнцвэлийн арга, нөгөөх нь электрон ионы тэнцвэлийн арга байдаг. За эсэлтэн ангижрах ууралыг төрлөөр нь 3 ангилдаг. За үүнд эхнийх нь молекул хоорондын эсэлтэн ангижрах уурал байгаа. За эхний удаад урлын тэгштгэлийг электроны тэнцвэлийн аргаар хэрхэн тэнцвүүлэхийг авч үзье. За энд магний хөхрийн хүчилтэй уралд орсон нэг жишээ нь тий. За магний сульфат ус төрөгчийг бол үүсгэж явагдсан эсэлтэн ангижрах уурал байна. За элемент бүрийнх нь эсэлтлийн зэргийг бичиж. За магний дан бодис учраас эсэлтлийн хэм нь тэг байна. За энэ хөхрийн хүчил дээр ус төрөгч дээр бол нэмэх нэг хүчин хүчил төрөгчдөр хасах 2 ингээд тооцоод үзэхээр хөхөр дээр нэмэх 6 болж байна. Өөрөөр хэлбэл нийлбэл бодисын эсэлтлийн зэргийн айлгуур нийлбэр тэгтээ тэнцүү гэдэг штэ. Хасах цэнийг 2 4-ийн хасах 8 болж байна тий. Тэгвэл нэмэх цэнийг нь энд ус төрөгч дээр бол 2 болох нь яа тэгэхээр ус төрөгчийн 2 атом байгаа. Хөхөр дээр нэмэх 6. Тэгвэл ингээд нийтдээ нэмэх 8 хасах 8 хоорондоо тэнцэж байгаа учраас энэ эсэлтлийн зэрэг нь бол зөв бичигдсэн байна. За дараа нь магний сульфат дээр хөхөр бол хөхрийн хүчил дотроо нэмэх 6 эсэлтлийн эмтэй хүчил төрөгч нь хасах 2 байгаа. Ингээд магний дээр нэмэх 2 эсэлтлийн зэрэг ирэх нь тий. За тэгээд энд ус төрөгч дан бодис учраас эсэлтлийн эм нь тэг гэдэг дүрмээ ашиглаад биччихнэ. За тэгвэл дээ штэ. Энэ урлын тэгштгэлийг хагас эсэлтэн ангижрах урал мөн байна уугүй юу гэдгийг харж үзье. За энийг тодорхойлохдоо эсэлтлийн хэм нь өөрчлөгдсөн эсхийг бол шалгадаг байгаа. За тэгвэл урлын эхний үед магний тэг эсэлтлийн хэмтэй байсан тий. Тэгвэл урлын эцэст нэмэх 2 эсэлтлийн хэмтэй болсон байна штэ. За ингийн тулд магний 2 электроноо алдаад нэмэх 2 эсэлтлийн зэрэгтэй болж байгаа тийм үү. За тэгэхээр энэ маань ангижруулагч буюу энэ процесс нь өөрөө эсэлдэх процесс байгаа гэж ойлгох нь байна. За гэтэл ус төрөгч маань урлын эхэнд нэмэх 1 эсэлтлийн зэрэгтэй байсан тий. Урлын төгсгөлд тэг эсэлтлийн зэрэгтэй болсон юм байна. За гэхдээ энэ маань 2 атом нь нийлээд 1 молекулыг үүсгэсэн байна шүү дээ. За тэгвэл ус төрөгч нэмэх 1 байсан бол ус төрөгч тэг эсэлтлийн зэрэгтэй болсон. Энд 2 атом байгаа учраас энд 2-ын тоо бол бичигдэнэ. За 1 ус төрөгчийн атом нь 1 электроныг өөртөө нэгдүүлсэн. 2 ус төрөгчийн атом нь 2 электроныг өөртөө нэгдүүлсэн. За ингээд тэг эсэлтлийн зэрэгтэй болсон байна. За электроныг өөртөө нэгдүүлж байгаа учраас эсэлдүүлэгч болж байна. Харин процессын хувьд ангижрах процесс байна. Тухайн бодис дангаараа ялгарч байгаа учраас ангижрах процесс байна. За тэгвэл энэ эсэлтлийн зэрэг өөрчлөгдөж байгаа учраас энэ нь эсэлтэн ангижрах урвал ерөнхийдөө мөн байна нэгдүгээрт. Хоёрдугаарт ингэж бичхийг эсэлтэн ангижрах урвалын хагас урлын тэгштгэлийг бичих гэж хэлдэг бахнэ. За дээрэс нь энэ нь эсэлтэн ангижрах урвалыг электроны тэнцвэлийн аргаар тэнцвүүлж байгаа. За яагаад гэхээр штэ магний 2 электроныг алдаж хахад ус төрөгч 2 электроныг авч जैन тий. Тэгэхээр авсан болон алдсан электронуудын тоо тэнцүү байна гэдгийг харуулж байна тий. За энэ аргыг бол электрон тэнцвэлийн арга гэдэг. За мөн энэ нь бол молекул хоорондын эсэлтэн ангижрах урвал болно. Яагаад гэвэл ангижруулагч нь өөр нэг молекулд тий. Харин эсэлдүүлэгч нь бас өөр нэг молекул дотор нь штэ ус төрөгч нь тийм үү. За ингээд хоёр өөр молекулын хооронд урал явагдсан учраас молекул хоорондын эсэлтэн ангижрах урвал гэж нэрлэдэг бахнэ. Хичээлийн талаар зөвлөгөө авах бол 9813 33 11 дугаар тандаж болно. За дараагийн эсэлтэн ангижрах урвалын нэг төрөл нь өөрөө эсэлдэж өөрөө ангижрах төрөл байдаг. За жишээлбэл калий 2 манган O4 тий. Калийн манганат устаа урвалд ороод калий манган O4, калийн перманганат, манганы оксид, калийн гидроксидыг бол үүсгэсэн байна тийм үү. За элемент болгон дээр эсэлтлийн зэргийг нь бичгэд калий 1-р бүлгийн элемент учраас нэмэх 1.
хүчил төрөгч маань хит эсэл биш, офтоор 2 нэгдэл биш учраас бусад нийлмэл бодистой байгаа хүчил төрөгчдөр хасах 2 эсэлтлийн зэргийг бичнэ гэсэн дүрмийн дагуу хасах 2-ыг бичсэн байна тий. За тэгвэл нийт эсэлтлийн зэрэг нь хасах эсэлтлийн зэрэг нь 4 2-ын хасах 8 болж байна. Нэмэх эсэлтлийн зэрэг нь кали дээр бол 2 атом байгаа учраас нэмэх 2 болчихно. Тэгээ манган дээр нэмэх 6 болж иж эдгээрийн нийлбэр тэг гарах нэ. За усан дээр ус төрөгч дээр нэмэх 1 хүчил төрөгч дээр хасах 2-ыг бичих нь тий. За калиум перманганат дээр кали дээр нэмэх 1 хүчил төрөгч дээр хасах 2 тэгээд 4 2-ын 8 хасах 8 болж байна. Хүчил төрөгчийн эсэлтлийн зэрэг нийтдээ тий 4 атом байж байгаа. Кали манган 2-ын нийлбэр нэмэх 8 байна. Ингээд тэг гарч байгаа учраас эсэлтлийн зэргийн айлгуур нийлбэр тэгтээ тэнцүү гэдгийг биелж байна. За манган O2 маань энэ молекул бас саармаг байна шүү дээ. Молекулын эсэлтлийн зэргийг бичихтэй нийлбэр нь бол тэг гарнаа тийм үү. За хүчил төрөгчдөр хасах 2-ыг бичихээр хасах 4 болж орж ирж байна тий. Хасах цэнийг бол 2 2-ын 4 гээд. За тэгвэл манган дээр нэмэх 4 байж иж эсэлтлийн зэргийн айлгуур нийлбэр тэг болох гээд байна тий. За кали дээр нэмэх 1 H дээр нэмэх 1 хүчил төрөгчдөр хасах 2 ингээд эсэлтлийн зэргийн айлгуур нийлбэр тэг болж байна. За энэ эсэлтлийн ангичрах хурал мөн үү гэдгийг эхлээд тогтоно тийм үү. За ингийн тулд эсэлтлийн зэрэг өөрчлөгдсөн байна уу гэдгийг харна. За манган урвалын ихэнд нэмэх 6 байсан байна тий. За тэгвэл урвалын эцэст манган нэмэх 7 болсон байна. Эсэлтлийн зэрэг өөрчлөгдсөн байна. Ингийн тулд яасан 1 электроныг алдсан болж таарч байна тий. За нөгөө талаас нь харъя. За манган бас нэмэх 6 эсэлтлийн зэрэгтэй байсан байна. Тэгээ манган нэмэх 4 болсон байна. За тэгвэл нэмэх 6 яжгаад нэмэх 4 болсон байна тий. За ингийн тулд яах вэ? Манган нь нэмэх 6 гэдэг нь 6 электроноо алдсан төлөв байсан бол 2 электроныг нэмж аваад нэмэх 4 буюу 4 электроноо алдсан төлөвч шилжиж байна тий. За гэтэл энэ дээ штэ. Авсан болон алдсан электроны тоо тэнцээгүй байна. Ийм учраас 1 болон 2 зэрэг хуваагддаг хамгийн бага ерөнхий хуваагдагч тоог олдог байгаа. За тэр нь бол 2 гэсэн тоо болж таарна тийм үү. За тэгээд тэр тоогоо 2-ыг хуваах нь 1. За ингэхээр 2 гарна тий. За энэ 2-ыг энэ тоогоо 2-ыг хуваах нь 2 электроныхоо тоонд хувааж өгөх нь штэ 1 гарч ирэх нь тий. За ингээд энэ манган маань нэмэх 6 яжгаад нэмэх 7 болоод 1 электроныг өөрөөсөө алдаж байгаа учраас энэ тохиолдолд манган ангижруулагчийн үүрэгтэй харин процесс нь эсэлтэх процесс болж таарч байна тий. За манган нэмэх 6 яжгаад нэмэх 4 эсэлтлийн зэрэгтэй болсон гэдэг маань 2 электроныг өөртөө нэгдүүлсэн байна шүү дээ. Тэгэхээр манган нэмэх 6 нь өөрөө ангижруулагч болоод эсэлтүүлэгч болоод ингээ яваад байна тийм ээ. За ингээд энэ маань эсэлтүүлэгч буюу ангижрах процесс болсон байна. За тэгвэл энэ гарсан 2 1 гэсэн тоогоор тэгштгэлээ бүтэн үржүүлээд доор нь бичдэг байгаа. За 2 гэсэн энэ тоогоор энэ тэгштгэлийг үржүүлнэ тий. За тэгвэл 2 манган нэмэх 6 хасах нь 2 электрон тэнцүү 2 манган нэмэх 7 болж орж ирэх нь. За 1 гэсэн тоогоор энэхүү тэгштгэлийг үржүүлэхэд яг хэвээрээ бичигдэн тийм үү. За ингэсний дараагаар одоо харахаар манган нэмэх 6 нь 2 электроныг алдчихсан бол манган нэмэх 6 нь бас 2 электроныг бол авцсан биш үү. За ингээд авсан алдсан электроны тоо тэнцсэн учраас урлагийн тэгштгэлийг тэнцвүүлэхэд саадгүй болох нь. За эндээс ингээд нийтдээ 3 шиг манган нэмэх 6 байх нь тий. Тэгвэл анхны энэ тэгштгэлээ доороо биччих нь эхлэв тийм үү. Дараа нь уртлын коэффициентуудыг нь олж тавих нэ. За тэгвэл манган нэмэх 6 гэсэн эсэлтлийн зэрэгтэй манган маань 3 байгаа учраас энд кали 2 манган O4-ийн өмнө 3-ын тоо бичлээ. За усны өмнө 2-ыг бичсэн байна тий. За тэгээд кали манган O4. За энд бол 3 манган байгаа учраас энд 2 манган нэмэх 7-той нь 2 байгаа тий. 2 ширхэг энд үржүүлээд 2 ширхэг манган нэмэх 7-той байх ёстой шүү дээ. Тэгэхээр калиум перманганатын өмнө 2-ыг бичээд манган O2 нь эндээс ингээ харахаар манган O2 нь 1 ширхэг байна тий. Тийм учраас энд бол тоо бичихгүй нэ. За ингээд үлдсэн коэффициентуудыг харж агаад тэнцвүүлдэг байгаа. За ингээ хараад тэнцвүүлэхдээ хамгийн эхлээд
бусад элементүүдийг хамгийн сүүлд ус төрөгч болон хүчил төрөгчийг бол тэнцвүүлдэг. Хэрвээ буруу хөөгөө явуучвал урлагийн тэгштэл бас тэнцэхгүй нэлээд алдаа өгөх гээд байдаг шүү. Хамгийн сүүлд хүчил төрөгчийг тэнцвүүлэн тэрнээс өмнөх нь ус төрөгчийг тэнцвүүлнэ. За одоо урлагийн тэгштэлээ харъя. Кали энд 6 байж гэн тийм үү? За тэгвэл энд 2 кали байгаа юм чинь энд 4-ийг бичгэд кали маань нийтдээ нийлбэрээрээ 6 болж орж иж байна. За манган энд 3 байна тий. За тэгвэл энд 2 манган нь явж байна. Энд манган нь явж байна. 1 нь явж байна. Ингээд 3 боллоо. За одоо бусад элементүүд дууссан. Одоо ус төрөгч. Ус төрөгч маань энд 4 шиг явж байна тий. Тэгэхээр энд ус төрөгч 4 байна тэнцсэн гэж үзэх гээд байна шүү дээ. За хүчил төрөгчөө тоолъё. Энд 3 4 12 хүчил төрөгч байгаа юм байна. Энд болохоор 2 ингээд 14 хүчил төрөгч болчлоо тий тэнцвүүгийн тэмдгийн өмнө. За энд 8 хүчил төрөгч, 2 хүчил төрөгч гэдэг ингээд 10. 10 дээр 4 шиг хүчил төрөгч нэмэгдэнэ. За 14. Гэх мэтчлэнгээр тэнцвүүлнэ. За энэ бол өөрөө эсэлдэж өөрөө ангижрах урвалын жишээ байна. Өөрөөр хэлбэл энэ үед нэг бодисын доторх нэг элементийн атом өөрөө эсэлдүүлэгч ба ангижруулагчийн үүргийг зэрэг гүйцэтгэсэн. За тэр нь өөрөө манган нэмэгт 6 гэсэн элемент маань өөрөө ангижруулагч болсон, эсэлдүүлэгч болсон. За энэ тохиолдолд бас урвалыг электрон тэнцлийн аргаар тэнцвүүллээ. За яагаад гэхээр авсан алдсан электроны тоог тэнцвүүлэх шугамаар тэнцвүүлсэн. 3 дахь төрөл нь молекулын доторх эсэлтэй ангижрах урвал байгаа. За жишээлбэл кали холоор O3, калийн хлорат байна тийм ээ. За энэ нь задрахтаа калийн хлорид хүчил төрөгчийг үүсгэж задарч байна. За бүгднгийнхэн дээр элементүүдийн дээр эсэлтлийн зэргийг бичнэ тийм үү. За тэгвэл кали дээр нэмэх 1 хүчил төрөгчдөр хасах 2. За тэгвэл хасах цэник 2 3-ын хасах 6 болж байна тийм ээ. За тэгвэл нийлбэр нь тэг байх ёстой юм чинь холоор дээр нэмэх 5-ыг бичгээр нэмэх цэник нийтдээ 6 болж байна. Тэгээ хасах 6 гэдэг тэг гарч байна тийм үү. За кали холоор дээр кали дээр нэмэх 1 холоор дээр хасах 1 хүчил төрөгч маань дан бодис учраас тэг гэсэн эсэлтлийн зэргийг бичлээ штэ. За одоо тэгвэл штэ холоор маань урвалын ихэнд нэмэх 5 эсэлтлийн зэрэгтэй байсан тий. Урвалын эцэст хасах 1 эсэлтлийн зэрэгтэй болсон байна. За ингийн тул яах вэ гэхээр 6 электроныг өөртөө нэгдүүлээд холоор хасах 1 гэсэн эсэлтлийн зэрэгтэй олж байна. Ингээд эсэлтлийн зэрэг өөрчлөгдсөн учраас энэ эсэлтийн ангижрах урвал мөн болж таарж штэ. За урвалын ихэнд хүчил төрөгч хасах 2 эсэлтлийн зэрэгтэй байсан бол урвалын төгсгөлд тэг эсэлтлийн зэрэгтэй болсон байна тий. За тэгвэл хүчил төрөгч нэг атом нь хасах 2 байсан. Тэгээд тэг болно гэдэг чинь 2 электроныг алдна. Гэтэл хүчил төрөгч маань энд молекул үүсгэхдээ 2 атом байгаа учраас энд автоматар 2 бичигдэнэ. За тэгвэл 2 атом нь нийтдээ 4 электроныг алдах нэ. За ингээд авсан болон алдсан электроны тоо тэнцээгүй харагдаж байна тийм. Нэг нь 6-ыг авахд нэг нь 4-ыг алдаж штэ. Ийм учраас яг үед энийг тэнцвүүлэхгүй бол эсэлтийн ангижрах урвал тэнцэхгүй. За ингээд хамгийн бага ерөнхий хуваагдагч тоог олно. Өөрөөр хэлбэл 6 хуваагддаг, 4 хуваагддаг, хамгийн бага тоо нь 12 болж таарч байна тий. За энэ хамгийн бага ерөнхий хуваагдагчаа 12 гэсэн тоогоо 6-даа хуваах нь байна. За ингээд 2 гарна. 12 гэсэн тоогоо 4-тэй хуваах нь ингээд 3 гарна. За тэгвэл энэ гарсан тоогоор дээдлийн энэ тэгштгэлээ үржүүлнэ. За ингээд үржүүлээд бичнэ. 2 холоор нэмэх 5 дээр нэмэх нь 12 электрон болно. Энэ 6-ыг 2-оор үржүүлээ 12 электрон. За тэнцээ 2 холоор хасах 1. За энэ дээр 12 электроныг авж байгаа учраас эсэлдүүлэгч болж байна тий. Процесс нь харин ангижрах процесс. За дараа нь энэ 3 гэсэн тоогоороо доотлын тэгштгэлээ үржүүлэх нь. За 2O хасах 2 байсан бол 6 хүчил төрөгч хасах 2. За хасдаг нь 3 4 12 электрон тэнцүү 3 шиг O2 тэг эсэлтлийн зэрэгтэй. За энэ электроноо алдж байгаа учраас ангижруулагч байна. Процесс нь харин эсэлдэх процесс юм. За энэ дээр мөн ялгаагүй эсэлтийн ангижрах урвалыг нь электронуудыг тэнцвүүлэх шугамаар тэнцвүүлж байгаа учраас электронны тэнцлийн арга гэж явах нь байна тий. За энэ нь тэгээ молекул доторх эсэлтийн ангижрах урвал болно. За яагаад гэхээр эсэлдүүлэгч болон ангижруулагч нь нэг молекулын дотор агуулгаж штэ. За холоор бол эсэлдүүлэгч болсон тий. Тэгтэл кали холоор O3 гэсэн энэ дотор холооронч байна, хүчил төрөгч байна. Өөрөөр хэлбэл эсэлдүүлэгч, ангижруулагч хоёулаа нэг молекул дотор агуулгадж байна. Ингүүл энийг молекулын доторх эсэлтийн ангижрах урвал гэдэг байна. За урвалын тэгштгэлээ тэгээд сүүлд нь
тэнцвүүлэх нь байна тий. За калий холоор O3. За холоорын өмнө 2 байгаа учраас энд 2-ыг бичнэ. Хүчил дөрвөгч нийтдээ 6 атом байна тий. Тэгвэл 2 3-ын 6 гэдэг энд яах нь вэ? Энд 2-ыг бичснээр нийтдээ 6 атом нь бол орчиж байна гэж тооцох нэ. За тэнцвүү калий холоор. За калий холоорын өмнө энд 2-ын тоо бичих нь байна. Энд 2-ын тоо. Яа тэгвэл энд калий 2 байгаа, энд калий 2 болж орж ирнэ тийм үү? Холоор эндээс 2 байгаа учраас энд 2-ын тоо бичиж орж ирэх нэ. За нэмдэг нь 3 ширхэг хүчил дөрвөгч 2 3-ын 6 хүчил дөрвөгч. За урлын ихэндээс 6 хүчил дөрвөгч байсан байна тий. За энэ мэтчлэнгээр урлын тэгштэглээ тэнцвүүлэх нэ. Ангижрах уруулыг электрон ионы тэнцлийн аргаар тэнцвүүлэхээс өмнө калиум перманганатын уусамлын эсэлтэлтийн хэм нь уусамлын орчноос хэрхэн хамаардаг вэ гэдгийг авч үзье. За калиум перманганат маань калий манган O4 томьёотой молекул ахна тийм үү. За элементүүдийн эсэлтлийн зэргийг бичгэд калий нэмэх 1, манган дээр нэмэх 7, хүчил дөрвөгчдөр хасах 2. Өөрөөр хэлбэл нэмэх цэнийг 7, хасах цэнийг 4 2-ын хасах 8 гээд нэмэх цэнийг нийтдээ 8, хасах цэнийг нийтдээ 8. Ингээд тэг гарч байна. Эсэлтлийн эмийн молекул дахь эсэлтлийн эмийн айлхур нийлбэр тэгтээ тэнцвэг гэдэг дүрэн бол биелсэн байна тий. За тэгвэл калиум перманганатыг ион болгоход калий нэмэх ион энэ маань өнгөхгүй буюу ионных нь эсэлтлийн хэм нь нэмэх 1 болох нь. За тэгвэл хүчлийн үлдэгдэл буюу манган O4 эсэлтлийн хэм нь перманганат ионы эсэлтлийн хэмээн авч үзье тий. За тэгэхээр энэ манган маань энэхүү ион дотроо нэмэх 7 эсэлтлийн хэмтэй байгаа. Хүчил дөрвөгч нь хасах 2. Хасах 2-ыг хүчил дөрвөгч нь 4 атом байгаа учраас ингээ хасах 8 болж байна. Үрж өрнө тийм үү. За ингээд хасах 1 цэнийг илүүдэж байна. За тэгвэл перманганат ион маань хасах 1 цэнэгтэй буюу бүлгэрээ тэгээ ягаан өнгөтэй байх нэ. За перманганат ион гэж энэ нөхрийг хэлэх нь тий. Перманганат ион нь хүчлэг, саармаг, шүлтлэг орчинд өөр бүтээгдэхүүнийг үүсгэдэг байгаа. За жишээлбэл хүчлэг орчинд манган нэмэх 2 гэсэн өнгөгүй уусамлыг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл перманганат ион ягаан өнгөтэй байсан дээр нь хүчил нэмэхэд манган нэмэх 2 руу хувираад өнгөгүй болох нь. За манган нэмэх 7 гэдэг маань үндсэндээ 7 электрон алдсан төлөв байсан тий. Энэ дээр нэмэх 7-той байгаа нэмэх 2. Ингээд нэмэх 7-оос нэмэх 2 болохын тулд 5 электроныг өөртөө нэгдүүлсэн байж таарах нь тий. За перманганат ион буюу манган O4 хасах гэсэн энэ ион маань саармаг орчинд манган O2 гэсэн бор тунцыг үүсгэнэ. За энэ дээр хүчил дөрвөгчдөр хасах 2, манган дээр нэмэх 4 байж энэхүү нэмэх хасах цэнийг бол тэнцэж орж ирэх нэ. За тэгвэл манган нэмэх 7 байснаа нэмэх 4 болно гэдэг маань 3 электроныг өөртөө нэгдүүлсэн гэсэн үг байна тий. За шүлтлэг орчинд манган O4 перманганат ион нь манган O4 хасах 2 цэнэгтэй ногоон өнгөтэй уусмал болж хувирдаг байгаа. За тэгвэл энэ дээр хүчил дөрвөгч хасах 2, манган нь болохоор нэмэх 6 гэсэн эсэлтлийн зэрэгтэй. За тэгвэл манган нэмэх 7-оос нэмэх 6 болохын тулд нэмэх 1 электроныг өөртөө нэгдүүлсэн байж таарах нь байна тий. За ингээд орчин хүчлэг, саармаг, шүлтлэг орчин гэдэг 3 өөр орчинд 3 өөр төрлийн бүтээгдэхүүнийг үүсгэдэг байна. За тэгвэл штэ калиум перманганатын молекулын эквивалентийг хүчлэг орчинд тооцохдоо ер нь эсэлтэй ангижрах урвал дээр эквивалентийг тооцоолохдоо молекул массыг нь тухайн үед эсэлтэй ангижрах урвалд алдсан эсвэл авсан электроны тоонд хуваадаг байгаа. За тэгвэл калиум перманганатын молекул массыг олоод тэгээд энд бол нэмэх 7-оос нэмэх 2 болсон гэдэг маань 5 электроныг өөртөө нэгдүүлсэн тий. За тэгвэл 5-д нь хувааж өгөхөөр калиум перманганатын эсэлтлийн зэрэг гарах нэ. За энэ дээр харин перманганат ионы эквивалентийг хүчлэг орчинд ол гэсэн байна тий. Тэгвэл перманганат ионыхоо атомуудын массыг нэмж аваад тэгээд бас яах нь хүчлэг орчинд нэмэх 7-оос нэмэх 2 гээд 5 электроны шилжилт явагдсан учраас 5-таа хуваагаад бодох нэ. За энэ мэтчлэн калиум манган O4-ийн эквивалентийг саармаг шүлтлэг орчинд мөн перманганат ионы эквивалентийг саармаг шүлтлэг орчинд бодож үзээрэй. Электрон ионы тэнцлийн аргаар тэнцвүүлэхдээ
Урлагийн үед электроныг тэнцвүүлдэг, ионуудыг нь бас тэнцвүүлдэг, усыг бас тооцоолдог байгаа. За ионд нь ус төрөгчийн ион, гидроксил ион байж болно. За мөн усны молекулыг тооцож тэнцвүүлэхийг электрон ионы аргаар тэнцвүүлэх гэж ярьдаг байна. За электрон ионы аргаар тэнцвүүлэхдээ эсэлтүүлэгч ангижруулагчийн дүрмийг ашигладаг. За энд эмхтгээд эвтэйхэн хүснэгтэнд оруулаад бичсэн байна. За ус эмнэлгийн орчинг бол хүчлэлэг, саармаг, шүлтлэг гэж бол авч үзэх нь тий. За энэ мөрний дагуу эсэлтүүлэгчийн дүрм явах нь. За эсэлтүүлэгч болохоор хүчил төрөгчийг алдаж байгаа тухайн молекулыг эсэлтүүлэгч гэх юм тий. За тэгвэл эсэлтүүлэгчийн алдаж буй нэг атом хүчил төрөгч нь хүчлэг орчинд 2 ширхэг ус төрөгчийн ион аваад 1 моль усыг үүсгэж байна гэж унших нь. За тэгвэл дараагийнх нь уншийн. Саармаг болон шүлтлэг орчин тий. За эсэлтүүлэгчийн алдаж буй нэг атом хүчил төрөгч нь саармаг болон шүлтлэг орчинд 1 моль усыг аваад 2 гидроксил ион үүсгэнэ гэж унших нь шүү дээ. За ангижруулагч гэж юу хэлэх вэ гэхээр ангижруулагч нь өөртөө хүчил төрөгчийг нэгдүүлдэг элементүүдийг бас ангижруулагч гэх юм тий. Өөрөөр хэлбэл ангижруулагчийн авч буй нэг атом хүчил төрөгч нь хүчлэг болон саармаг орчинд 1 моль усыг аваад 2 ширхэг гидроксил ионыг 2 ширхэг ус төрөгчийн ионыг үүсгэх нэ тийм үү. За дараагийн энийг уншъя тийм ээ. Ангижруулагчийн авч буй нэг атом хүчил төрөгч нь шүлтлэг орчинд 2 ширхэг гидроксил ион аваад 1 моль ус үүсгэнэ гэдэг уншиж байна тий. За энэ хүчнэгтийг ер нь тогтооход их амархан л та. За эхлээд бол хүчлэг, шүлтлэг, саармаг, шүлтлэг гэдэг ингээд 3 орчноо биччихин тийм үү. За тэгээд дараа нь бүх нүдэнд бол ус заавал явж байгаа. Ялангуяа ингээ 2 орчин нийлсэн үед усыг өөртөө аваад гэж уншина. Тэнцвүүгийн тэмдгийн наа талд нь усыг аваад. За энд ингээ хүчлэг, саармаг 2 орчин нийлсэн байна тий. Тэгвэл усыг аваад гэж унших нь шүү дээ. За эсэлтүүлэгчийг бол эсэлтүүлэгчийн алдаж буй нэг атом хүчил төрөгч гэж унших нь тий. За тэгвэл шүү дээ. За мөн өшөө нийтлэг тал нь хүчлэг орчин бол ус төрөгчөөр баян учраас 2 ус төрөгчийг авч байна. Тэгээд үүсэх юм нь ус байна тий. За нөгөө талдаа шүлтлэг орчин гидроксил ионоор баян байгаа да тий. Энэ дангаараа орчин байгаа тохиолдолд. За тэгвэл шүү дээ. 2 гидроксил ион аваад 1 моль ус үүсэж байна. Ингээд энэ дөрвөн нүдэнд бол дөрвөлөнд нь ус бол оролцсон байна. Хэрэв ус авсан бол ус үсгүй харин усыг аваагүй тохиолдолд усыг үүсэж байна гэсэн маягтайгаар тогтоож аваарэ. За энэ дүрм нь эсэлтэн ангижрах урвалыг электрон ионы тэнцлийн аргаар тэнцвүүлэхэд маш их хэрэглэгддэг байгаа. За эсэлтэн ангижрах урвалыг электрон ионы тэнцлийн аргаар тэнцвүүлье. За ингэхдээ калий, манган O4 нэмэх нь натрий 2 SO3 нэмэх нь H2SO4 бүхрийн хүчлийн орчинд натрийн сульфитийг перманганатаар эсэлдүүлж байна тийм үү. За урвалын эцэст хүчлэг орчинд манган нь нэмэх 2 болно. Сульфит ион нь SO4 2 хасах буюу сульфат ион болтлоо перманганатын нөлөөгөөр эсэлдэж өгөх нэ. За одоо тэгвэл штэ бүгднгийнх нь эсэлтлийн зэргийг биччихье. Нэмэх 7 нэмэх 1 хасах 2 нэмэх 4 за хасах 2 нэмэх 1 нэмэх 6 гэсэн эсэлтлийн зэрэгтэй байна тий. За сульфат учраас нэмэх 6 хасах 2 хүчил төрөгч дээрээ тий. За тэгвэл энэ перманганат ион маань манган нэмэх 2 болтлоо эсэлдсэн биш үү? Тэгвэл энэ перманганат ион нь эсэлдүүлэгчийн нөлөөтэй урвалд орж байна. Хүчил төрөгчөө алдсан байгаа аахгүй юу? 4 хүчил төрөгчтэй байсан. Хүчил төрөгчөө алдсан байна. За сульфит ион нь өөртөө 3 отой байсан бол сульфат боллоод өөртөө 1 ог нэгдүүлсэн байна тий. Энэ нь тэгэхээр ангижруулагчийн үүрэгтэй урвалд орж байна. За хагас урвалын тэгштэглийг бичнэ. Ингэхдээ зөвхөн эсэлтэн ангижрах урвалд орсон ионуудаа ялгаж аавна. За перманганат ион бол орсон байна. Урвалын эцэст манган нэмэх 2 буюу 4 хүчил төрөгч алдсан байна тийм үү. За эсэлтүүлэгч ангижруулагчийн дүрмийн ашиглаад мөн бусад ион болон усыг тодорхойлно. За ингэхдээ хүчлэг орчинд эсэлтүүлэгч нь 1 хүчил төрөгчийг алдахдаа 2 ус төрөгчийн атомыг аваад 1 ус үүсгэнэ гэсэн дүрм байгаа тий. За тэгвэл 4 хүчил төрөгч алдсан юм чинь
8 ус төрөгчийг аваад за үүсхийг нь 4 усын тэнцвүүгийн тэмдгийг нөгөө талд нь бичдэг байх нэ. За перманганат ион нэмэх 7-оос нэмэх 2 болж хувирсан тий. Ингэхийн тулд 5 электроныг өөртөө нэгдүүлсэн гэсэн үг ээ. За ингээ эсэлтүүлэгч болчлоо. Ангижруулагчийн дүрмээ ашиглая. SO3 сульфит ион байгаа. Энэ дээр S нь нэмэх 4 эсэлтлийн зэрэгтэй. Урвалын эцэст SO4 2 хасах буюу сульфат ион болцсон байгаа шүү дээ тий. За 3 Отой байсан бол 1 Ог өөртөө нэгдүүлсэн гэж түрүү хэлсэн тийм үү. За тэгэхээр ангижруулагч нь хүчлэг болон саармаг орчинд нэгдүүлсэн О тутамдаа 1 мол усыг авдаг тийм ээ. За авдгийг тэнцвүүгийн тэмдгийн урд бичээд үүсгэх нь 2 ширхэг ус төрөгчийн ион үүсгэнэ. За нэмэх 4-өөс нэмэх 6 болохын тулд мөн 2 электроныг алдах нэ. За ингээд эндээс харахад нэг нь 5 электрон, нөгөөх нь 2 электрон, нэг нь аваад нөгөөх нь алдчихна. Тэнцээгүй учраас хамгийн бага ерөнхий хуваагдагч тоог олно. За энэ нь 10. За 10-ыг электроныхоо тоонд хуваана. 5 электрондоо хуваана. Тэгэхээр 2 гарч ийн. Энэ сонгосон тоогоо 2 хуваана 5. За тэгвэл энэ 2 гэсэн тоогоор эхний тэгштгэлийг энэ тэгштгэлийг бүтэн үржүүлнэ. За ингийн тулд доор нь тусна бичнэ. 2 манган O4 бичиж явахдаа ионы цэнэгийг хайж болохгүй. Перманганат ион хасах цэнэгтэй байгаа. За нэмдэг нь 16 ус төрөгч нэмдэг нь 10 электрон. За тэнцүү 2 манган нэмэх 2 нэмдэг нь 8 H2O болчихно тий. За дараа нь ангижруулагчийг 5-аар үржүүлэх нь ангижруулагчийн тэгштгэлийг тий. За тэгэхээр 5 SO3 2 хасах нэмдэг нь 5 H2O. За хасдаг нь 10 электрон тэнцүү 5 SO4 буюу сульфат ион байна тий. За нэмдэг нь 10 ус төрөгч нэмэх гэдэг ингээ гараад ирлээ тий. За тэгвэл тэнцвүүгийн тэмдгийн энэ тал хоёрыг нэмж үзнэ. За нэмэхэд нөгөө электронууд бол хураагдчихна. 10 электрон авч хаад 10 электрон алдчихжээ тий. За мөн энд 5 ус, энд 8 ус байна. 5 усыг хураахаар энд 3 ус үлдэнэ. За энд 16 ус төрөгч, энд 10 ус төрөгч байна тий. За тэгэхээр эндээс хураахаар энд 6 ус төрөгч үлдэнэ. За тэгээд тэнцвүүгийн тэмдгийн хоёр талаа доор нь нэмээд биччихье. За 2 манган O4 перманганат ион байгаа тий. За энэ ионы цэнэгийг ерөөсөө алдахгүй бичнэ. За нэмдэг нь энд 6 ус төрөгчийн ион үлдсэн байгаа тий. Тэнцвүүгийн тэмдгийн наатал. За нэмдэг нь 5 SO3 2 хасах. За энэ 5 SO3 2 хасах. За өөр юм бол үлдээгүй байна тэнцвүүгийн тэмдгийн урд талд. За тэнцвүүгийн тэмдгийн хойд талд 2 манган нэмэх 2 нэмдэг нь 3 H2O нэмдэг нь сульфат ион SO4 2 хасах нь 5 ширх үлдсэн байна тий. За ингээ болчлоо. Одоо байна штэ. Урвал бол тэнцсэн. Ягаад гэхээр нэг нь 10 электрон авч байгаад нөгөөх нь 10 электрон алдаж байгаа. Ингээ тэнцсэн байгаа. За бусад ионуудыг буюу калиум алий гэсэн элементүүдээ бас яах нь урвалын тэгштгэлтэй оруулаад бичих нэ. За тэгвэл калий манган O4 перманганат ион нь калий манган O4-тэй нийлцсэн байсан. Энийн өмнө 2 гэсэн тоо ирэх нь тий. За энэ 6 ширхэг ус төрөгчийг юутай оруулж бичихгүй гэхээр хөхрийн хүчил дотор ус төрөгч явж байгаа. Тийм учраас H2SO4 За 6 ус төрөгчийг оруулахдаа 3-ыг тавьчвал 2 3-ын 6 гэдэг энэ ус төрөгч бүрөө орж ирж байна. Нэмхэн сульфит ион. Сульфит ион чинь натрийн 2 SO3 гэдэг энэтэй холбоотой тий. Энэний өмнө 5-ыг бичихнэ. За тэнцүү ингээд
тэнцвэрийн тэмдгийн өмнөх болчлоо. 2 манган нэмэх 2 гэж байна тий. За тэгвэл манган одоо юутай нэгдэх вэ гэхээр өмнөхөөсөө ингээ харахаар сульфатаас өөр хүчлийн үлдэгдэл алга байна тийм ээ. Тэгвэл манган SO4. За манган маань 2 байхын тулд энд 2-ыг бичгэнэ. За дээр нэмнэг нь 3H2O бол байж байгаа тий. За нэмэх нь сульфат ион нь 5 байгаа. За энэ нь натрий 2 SO4 5 ширхэг болж орж ирж байна тийм үү. За тэгвэл урвалын эхнээс ингээ харахад калий энд яваад байгаа. Тэгвэл урвалын төгсгөлд калий ерөөсөө байхгүй нэ тий. За тэгвэл нэмэх нь калийгаа сульфатынхаа үлдэгдэлтэй нийлүүлээд бичнэ. За тэгээ урвалын эхэнд ингээ харахаар хөхрийн хүчилд сульфат нийтдээ 3 ширхэг явж байгаа штэ. За тэгвэл тэр 3 ширхэгийг нь 2 нь бол манган SO4-тэй нийлцэн, нэг нь бол энэ калийтай нэгдсэн болох нь харагдчихээн тий. За одоо ингээд эсэлтэй ангижрах урвалд бүрэн тэнцсэн үү гэдгийг шалгадаг. За ингийн тулд байж та хамгийн сүүлд хүчил төрөгч, тэрний өмнө ус төрөгч тийм үү. Тэрнээс өмнө бусад элементүүдийг шалгадаг байгаа. Хэрвээ бусад элементээс өмнө ус төрөгч юм уу хүчил төрөгчийг шалгаад явуучвал буруу газар буруу тоо бичээд бас нэлийн төөрөлддөг шүү, энийг анхаараарай. За тэгвэл харъя. Урвалын эхэнд 2 калий байсан байна. Урвалын эцэст 2 калий тэнцсэн байна. За энд манган 2 байна. За манган мөн 2 байна, тэнцсэн байна тийм ээ. За хүчил төрөгчийг алгасаад ус төрөгчийг алгасаад за хөхрийг авъя. Хөхөр нийтдээ 3. Энд бол ингээд 5, ингээд 8 хөхөр байна тий. За тэгвэл энд манган SO4-т 2 хөхөр, энд 5, 7 ингээд энтэй нийлээд 8 хөхөр байна тий. За одоо натрийг авъя. Натрий 10 ширхэг байна. Натрий 10 ширхэг байна. За ингээ болчлоо. За одоо ус төрөгч энд нийтдээ 2, 3, 6 ус төрөгч байна. Энд би яах нь 6 ус төрөгч байна тий. За хүчил төрөгчөө тоолчихъя. Калиум перманганатад энд 8, 3, 4, 12, за 5, 3, 15. За ингээ нийтдээ тэнцвэрийн тэмдгийн өмнө 35 ширхэг хүчил төрөгч байна. За тэнцвэрийн тэмдгийн хойно. За 8. 8 дээр 3-ыг нэмээд 11 боллоо тийм ээ. 11 дээр 5, 4-ийн 21 болж байна. 21 дээр 4-ыг нэмээд за 35. Ингээд нийтдээ 35 ширхэг хүчил төрөгч болсон байна. За ингэж электронуудыг бол тооцоолоод дээрээс нь эсэлтэй ангижрах урвалд орж байгаа ус төрөгч ион мөн ус хэрвээ гидроксил ион байгаа бол тэдгээрийг тооцож ингэж тэнцвүүлэх аргыг эсэлтэй ангижрах урвалыг электрон ионы тэнцлийн аргаар тэнцвүүлэх гэдэг байна. Хичээлтэй холбоотой санал хүсэлтийг 9813 3311 дугаараар авна. За өнөөдөр хичээлээр ерөнхийдөө эсэлтэй ангижрах урвалын төрлийг авч үзсэн тийм ээ. За тэгээд дээрээс нь эсэлтэй ангижрах урвалыг электронны тэнцлийн арга болон электрон ионы тэнцлийн аргаар хэрхэн тэнцвүүлэх вэ гэдгийг авч үзлээ шүү дээ. За тэгвэл электрон ионы тэнцлийн аргаар дараах урвалын тэгшлэлүүдийг тэнцвүүлээд эдгээр нь ямар эсэлтэй ангижрах урвалын төрөлд багтж байгааг тодорхойлороо бие дагаад. За эхний ээлжинд калиум перманганатыг мөн калиум перманганат 3 орчинд хэрхэн хувирахыг бол үзсэн шүү дээ. Тэрхүү дүрмээ ашиглаад энэхүү дадлага ажлыг гүйцэтгэх нь. За калиум перманганатыг натрийн сульфидтэй тийм ээ саармаг болон шүлтлэг орчинд. За хүчлэг орчинд бол давсны хүчилтэй яаж урвал орохыг электрон ионы тэнцлийн аргаар тэнцвүүлнэ. За дараагийн хэсэг дасгал нь болохоор калиум перманганатыг натрийн нитриттэй давсны хүчил калиош саармаг орчинд хэрхэн урвалд орох вэ гэдгийг тодорхойлох нэ. За натрийн нитрит нь перманганатын нөлөөгөөр нитрат болтлоо бүрэн эсэлтэн гэдгийг анхаарад тэгштэглүүдэд тэнцвүүлээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа. Холбогдох утас 9813 3311.